Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өрөөндөр ашиг зөвлөж подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар нүүр амны эрүүл ахуйч мэргэжлийн тухай ярилцгаална. Энэ удаагийн подкастын маань зочноор нүүр ам судлалын сургуулийн нүүр амны технологи эрүүл ахуйн техникийн багш, анагаах ухааны магистр Содгон Чингү багш маань хүрэлцээр байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багштай баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр багш энэ мэргэжлийн тухай бид нар тайлбарлаж өгч ямар мэргэжлүүд юм бол? За нүүр амны тусламж үйлчилгээний багийн нэг хэсэг нь нүүр амны эрүүл ахуйч байдаг. За нүүр амны эрүүл ахуйч нь нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг. За өөрөөр хэлбэл амны хүндийн өвчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, за мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын дагуу шүдний эмчийн удирдлагын доор хийдэг байгаа. Тэгвэл энэ мэргэжлийн маань онцлог нь юу юм болоо? Одоо бусад нүүр ам судлалынхаа мэргэжлүүдээс ялгарх онцлог нь давуу тал нь бол ер нь бол өвчин үүсгээс өмнө урьдчилан сэргийлж, за өвчнийг одоо үүснийхэн дараа биш, өвчин эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдгаараа бусад салбаруудаас давуу. Тэгэхээр багшаа төгсөөд яг энэ мэргэжлэр төгссөнийхэн дараа ямар ажлын байран дээр ямар албан тушаал дээр ажиллах боломжтой вэ? Төгсөөд одоо 1 2 3 дугаар одоо шатлалын эмнэлгүүд, нэг улсын эмнэлэг, за тэгээд мөн хувийн эмнэлгүүдэд, за мөн сургууль цэцэрлэгт эрүүл мэндийн туслах ажилтнаар ажиллах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл одоо сум дундын эмнэлэг, бүсийн онцлогооны эмнэлгүүд, клиникүүд, шүдний одоо клиникүүдийн одоо шүдний кабинетүүдэд ажиллах боломжтой. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд одоо сурагчид маань ямар хичээлээр элдвэр хин шалгалт өгөх вэ? Хим, одоо биологи, физик, нийгэм, англи хэл, монгол хэл, математикийн одоо эдгээр шалгалтуудаас хамгийн өндөр одоо 2 хичээлүүд дээр оноо авсан одоо өндөр одоо оноотойг нь одоо хэлсүүлж авдаг байгаа. За тэгээд энэ одоо нүүр амны эрүүл ахуйч мэргэжлэр 3 жил одоо суралцдаг дипломын сургалттай анги байгаа. Анагаах шийдлэгний үндэсний сургууль яг энэ мэргэжлэр элсэн орохын давуу тал нь юу вэ? Анагаах ухааны одоо сургуулиудаас зөвхөн одоо манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн, нүүр ам судлалын сургуулийн, нүүр амны технологи эрүүл ахуйн тэнхимд одоо цорын ганц одоо нүүр амны эрүүл ахуйчийг бэлтгэдэг, эрүүл ахуйч мэргэжилтийг бэлтгэдгээрээ одоо бусад анагаах ухааны салбаруудаас онцлог. Мөн анагаах ухааны олон жилийн дадлаг туршлагатай доктор, профессоруд багшилдгаараа давуу талтай байгаа. Тэгэхээр багшаа та одоо ингээд 12 дугаар ингээд төгсөж байгаа нийт сурагчтай зориулаад тэдэнд амжилт хүсээд үг хэлээд энэ подкастыг өндөрлж өгөөч. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлмээр байна. За мөн ирээдүйн мэргэжил сонголтууд дээр нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.